Зя юу яцхан миний царайлгийн цуглуулгад амьдралах хэр байна да? Хөрх нэг л явж байна. За хэд хоног бичлэг жоохон тассан дуусаар яач нөгөө нэг насны яваад ханаа төрөнгүүд өөх гээд байдаг болчихжээ. Тэгээ одоо л нэг сэргэлт гарч ирлээ. Тэгээ энэ удаа хэдүүл болохоор бод гаргийн өмнөх шайдаа үеийг хэлж байгаа. Энэ дээр ер нь яг та энерги ер нь яаж нээж ийн гэдгийг шалгах ингээд зорилготой тайрон онцлог болж байгаа. За миний нөгөө нэг одоо бол зүгээр энэ доор ингээд нөгөө нэг хувийнчлага авч байгаа л нөгөө цаг авдаг вебсайт байгааз. За энэ бол яг миний хуучин вебсайт. Би угаасаа тэн дээр өгдөг зарим нэг юмнууд угаасаа шинэ вебсайт руу бүгд ингээд кодыг мерж болгож оруулж байгаа. За шинэ вебсайт маань болохоор нэгдсэн байдлаар дөрөвдөхөд нээлттэй хийн. Хуучин ингээд өнгөрсөн сар subscription авсан байсан хүмүүсийн бүх subscription угаасаа энэ сард нь сунгаад өгж байгаа. Яг бол нөгөө тестийн version байсан болохоор нөгөө бичлэг удаан байсан. Одоо болохоор шинэ version дээр бичлэгний хурд бол ингээд нөгөө гайгүй болчихоо. Одоо нөгөө би нөгөө нэг вебсайтн дээрээ psychologyтэй холбоотой болон spirituality-тэй холбоотой онлайн хичээлүүд нэмэх нь бас ингээд psychology тестүүд гэдэг юмнууд оролцсон байхгүй. За тэгээд тэрийг бүр яг дөрөвдөхөд амар гоё нээлттэй хэрэг би та бүхэндээ бүр яг онцгой хаалцъя за. Тэр болтлоо цаг хувийн уншлагын цаг авахаар болол зүгээр ингээд доороо ингээд юунаас миний хуучин вебсайтаас авчих заа цагийг. За тэгэхээр хэдүүлээ ингээд хоёр төрлийн уншлага аавна. Эхнийх нь болохоор хэрвээ чи X-тэйгээ асуудалтай бол наадах чи эхнийх нь үзнэ. Хоёр дахь нь currently одоо байгаа хостойгоо асуудалтай бол хоёрдугаар ингээ хэсэг дээр энийг нь үзнэ гэсэн үг байхгүй юу? За хамгийн эхэлж ер нь X-ийн талаарх уншлага. Хэрвээ чи X-ээс ингээд ямар ч ингээд харилцаа холбоо ямар нэг юм expect хийгээгүй явж ивэл энэ бол чиний уншлага биш. За straight үзэр. За тэгэхээр энергийн шалгал өвсөө. За. Сонирхолтой юмнууд их л болсон байна да. Tower үзэр. Hermit үзэр. Hierophant үзэр доошоо. За эдгээр дээрээс хэдүүлээ юуг ойлгож олох вэ л штэ те. Хэрвээ штэ те чиний ингээд нөгөө X2-ын харилцаан дээр ялангуяа ба штэ те нэг юм одоо нэг нөгөөгөөс илүүгээ батлах гад ингээд нөгөө зөвлөд ингээд наацдаг да те чи ингэх хэвээр би ингэх хэвээр гэдэг ч юм уу те. Яг тиймэрхүү асуудлаас болоод ингээд хоёрын харилцаа чи ингээд нөгөө хөндөрсөн бол эхнийх за. Хоёрдугаарх нь болохоор штэ те харилцаан дээр нэг юм commitment гэж байдаг да. Бүр нэг юу ч ингэ болж исэн байх ингээд хоёрын орон жижигхэн салхимлахын дээр ингээд нэг гаахгүйгээр нэг айтайхан шиг нэг юмнуудаа нэг болгож үтгээд босгож ингээд нэг яваагүй бол дараа нь штэ те та хоёрын нэгэн шүү заа энэ өөрөө ч байх магадaltaй. Өөр нэг мэдрэл мото оюуны коэффициентгүй үйлдэл хийчээд тэрийг ингээд нэг хослоогоо нөгөө өнлөг ингээд нэг чигтэг байсан бол наад асуудлаас чинь болоод та хоёрын харилцаа этогэгээ болсон бол 8 аяг буюу буцаж ингээд нөгөө нийлэх ингээд шанс бол амар цөөх харагдаад байгаа байхгүй юу. Зүгээр ийм амар хүн ингээд нөгөө кейс болоо зүгээр нөгөө бүлэг арслангийнхан байгаад байгаа байхгүй юу. Зүгээр нөгөө нэг юм араасаа ингээд нөгөө нэг юм жоохон гүйлэх гээд нэг юм чимээгүй байж нөгөө нэг жоохон үддэг дөө. Тийм кейстэйгээ байж ивэл яг наа чин бол яг нэг удахгүй байжаа зүгээр балансаа болоод нэг аятайхан болчихно гэдэг хариу гарч ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээ энэ танаа ингээ орт чи ингээ хоёр хуваагдчихад нэг нь болохоор угаасаа нилээн этогэгээ болж иж тэ чи яасан би яасан миний дагуу явах хэвээр I know ялангуяа арслангийн орт чин fix it sign гэж явдаг тэ асуудал гарангуут миний дагуу байх хэвээр гэж одоо нэг гиндаачдаг байхгүй юу. Тэгээ тэр байдлаас болоод X-тэй ингээд нэг жижиг болцсон те чи яасан ингээд ингээд өгзөглөө ингээд өшгөлөөд ингээд холтцсон бол хэсэгтээ ингээд та хоёрын наад X-ийн чи ингээд хэсэгтээ арилахгүй байгаа байхгүй юу. Зүгээр одоо нэг өөдөд дэд юм хаашаа нэг хүн нэг өөдөд дэд гэл юм шиг л байгаа л да. Мэдгүй одоо та хоёрын нэг л байгаа. Нэг юм араасаа нэг жоохон гүйлэх гээд те нэг юм ингэдэгтэй тэгсэн байдалтай ингээ байж бол нэг удахгүй ингээ буцаад ингээ нэг эвдэр мэлнэ гэдэг ухааны гараад ирсэн байгаа байхгүй юу. Гэтэ би боддоо ш тэр ихтэй амар тэнийг аргаа тий.
яг юуны төлөө ингэж нэг араасаа гүйлэх гэдэг юм бол ш. Тэ. Би одоо ингээд нэг чамд чиний бичсэн чатанд хариулахгүй. Би чамд жоохон гостлно. Тэгээ чи миний гэрийн гадаа яриад яг тэр тийм тэнийг экспект тэгвш. За тэр яах вэ? Энэ бол зүгээр хөнгөн энержи чек. Одоо болохоор хэдүүлээ. Яг одоо чиний X чинь ингээд нэг жинхнээсээ тэр бодол болон мэдрэмж гэдэг зүйлүүдийг нь ухаж төнхөд харцгаанаа гэсэн. Оо, нэмээ даашаа. Орст. Оо. За. Хэрвээ штэ те. Таарийн харилцаан дээр чи нэг амар тэнийг үйлдэлүүд хийгээгүй. Тэгээ нэг айтаахан хөөрх нэгэд явж исэн бол. Тэгээ X чинь гол ингээд нэг асуудал ингээд байсан бол шүү зөв хэрвээ шүү. Яавч хандаар буцаж ирэх нэ. 80% магадaltaй, 90% магадaltaй. Яагаад вэ гэвэл 8 доошоо, 5 хөлзөр доошоо, лоурс дэшээ, 10-ын зоос дэшээ одоо байхгүй. Тэгэхээр ингээд нэг миний ингээд деко донд ингээд байх хамгийн ингээд өндөр магадaltaй буцаж ирдэг хөлзөр болж байгаа байхгүй юу? Чамтай ингээд харилцаагаас сэргээх гэж үү? Та бүхэн ингээд миний видео ажил ингээд би нэг юм YouTube дээр ингээд байдаг Tarot Reader читэй нэг баян ингээд X-эн чан дээр буцаж ирэх нэ гэдэг ингээд Tarot Reader биш те. Яа тэгэхээр энэ бол яалтчгүй ингээд амар өндөр ингээд нэг аргументтэй чамтай харилцаа буцаж сэргээх гээд ирж байгаа байхгүй юу? Гэхдээ гэдэг хөдөр хойноос нь гарч ирсэн л дээ хамгийн амар нь чөтгөр өдөр дэшээ. Тэгэхээр ч тэ бодож үзье. Хэрвээ чиний ингээд X чинь ямар нэгэн донтолттой байсан бол заа. Донтолт яг юу ч хийж болно те. Архины донтолт, секс донтолт гэдэг ч юм уу те. Тэгээ эсвэл ингээд нэг хоол байна уу ямар ч ямар нэг ингээд донтолттой бол тэгэд энэ нь ингээд нэг та хоёрын харилцаан дээр амар төвхтэй асуудал үүсгэсэн бол заа. Ялангуяа штэ те. Драманд донтцсон хүн байна гэж байдаг те. Хэрвээ чи ингээд нэг өнгөрсөн харилцаа санаж үзээрэй заа. Та хоёрын харилцаан дээр үргэлж ингээд бүхэн зүгээр яхад байсан ч дахиад нэг мэдрэл матай ингээд асуудал гаргадаж ирээд хоорондоо хэрэлцдэг байсан бол наа чи яг тэр донтолт нөхгүй юу? Хүн гэхдээ юм драма мэдрэл матай донтно гэж байдаг та мэдхөө. Яад бол бидний nervous system, мэдрэлийн систем тасамтгай байд юм аа. Үйл явдал тасамтгай болчтой. Үргэлж ингээд нэг драматай байсаар хагаад тасцсан энэ мэдрэлийн систем яадаг вэ гэвэл амьдрал ахуу peaceful намастай байгаа үед үргэлж цаанаасаа ингээд асуудал хайж эхэлдэг байхгүй. Яад бол peaceful байна гэдэг нь тэдний хувьд бол ингээд нэг танихгүй мэдрэмжлэхгүй да тэгээ ойлгоч. Тэгэхээр за чамтай буцаж ингээд нэг нийлээ гэж байгаа юм байна. Өөрчлөгдсөн нь бол наа. Энэ нөхцөл байдал дээр хэрэг би чиний оронд ингээд нэг байсан бол ер нь хэрэг иймэрхүү ингээд асуудлаас болоод зүгээр аахуудаа яхаа ингээд нэг асуудал орж ирсэн бол за яах. 2 3 4 5 6 7 удаа ингэж нэг ингээд асуудлаас оож ингээд байн ингээд нэг төвхтэй юм шиг хэрэлдээд ингээд байсан бол яа наа чин бол бүр зуршил олчихжээ наад ингээд байсаж аал нэг буцаж нийлдэг ажилтай тэгжсэн өөдхаараа нэг мэдрэл мотой ингээд нэг арын шингуудаа гаргаж салдаг ажилтай гэдэг ч юм уу те. Ер нь хөнгө асуудал юм. Гэтэ гол нь энэ чи ч гэсэн өөрөө байж болно шүү. Би яагаад ингэж ярьдаг вэ гэвэл ч те эцсийн эцэст харилцаан дээр нэг хүнийх нь 100% буруу гэж бас байдгүй маа. Нөгөө нэг ч гэсэн ойлгох хэрэгтэй, чаас өөргөө ч гэсэн ойлгох хэрэгтэй байдаг нь бас үнэн баггүй юу. Тийм болохоор би ингэж дандаа ингэж хувааж ярьдээ шүү. Тэгэхээр ингээд нэг хэрвээ та хоёр ингээд харилцаа одоо ингээд энэ ингээд буцаж ингэж эргэж нийлэх гээд байгаа энэ үед штэ те. Энэ удаа амжилттай байх уугүй юу гэдгийг мэдхийн тулд эхлээд чи өөрөө энэ харилцаан дээр шинээр энерги нэмж оруулсан байх хэрэгтэй байдаг. Би өөрөө энэ харилцаанаас develop болцсон уу гэдэг өөрөөсөө асуусан байх хэрэгтэй байхгүй юу? Би өөрөө энергийн хувьд бол ингээд сайжирсан уу? Би өөрөө ухааны хувьд бол хэлж чадсан уу? Тэ? Би өөрөө хуучнах шиг бас ингээд нэг зарим нэгэн дээр бас арай тэнийг байгаадсан. Заримдаа ер нь бол би өөрөө асуудал ирсэн байж таа гэдгийг ойлгоцсон уу? Окей, хэрвээ тийм бол
Экстэй яагаад нэг кофе уудаг ч юм уу эсвэл нэг хоол идэж уулзч болохгүй гэж яагаад бол 8 доошо гарч иж байгаа юм чи. Гөө 8 ч ийнэ. Тэгээ 5 өдөр доошо 5 таамд. Яагаад болохгүй гэж? Тэгээ яг энэ тэнгуүтээ нөгөө нас анзаардаг байхгүй. Тэр хүн чинь бас өөрчлөгдсөн байна. Хүн өөрчлөгдсөн үгийг юу нь яаж мэдтiin? Таад мэдэх үү? Амьдралын чанар нь өөрчлөгдчихтэй. Хэрвээ тухайн хүн архины аваар хамааралтай байсан бол архинаас гарсан бол тэгэл архины хамааралтайс найзтайс л тэгэл сална л үсттэй. Тухайн хүн гамблинг аддикшнд ингээд нөө байдаг байсан бол тэгэл бит тавьдаг ч юм уу нэг тиймэрхүү хэцүү хашруудаасаа салдаг л хгүй юу. Иргэн тойрны найзууд нь өөр болт юм хүн өөрчлөгдөн гэвэл. Хобби нь өөр болт юм. Амьдралын хөвч нь өөр болт байхгүй юу. Тэрийг нь анзаарах юм болоо уулзж авах хугацаанд. Гэтэ эцээдтэй экстэй нийлнэ байна гэж бол чиний л хэрэгжүүлэх нэг асуудал. Тэр яах вэ? Зөвлөгөө авъя за. Адвайс нэг юу гэсэн бэ гэдгийг хэдүүлээ харцгаая. Опа. Гурван яа. Oops. Яа гэх. Хөрмөтөөр. Кармик тарихтай хамт гарч ирж байгаа байхгүй. За. Тэгээ хойноос нь 3 яа. За хэрвээ үнэхээр ингэж нэг амжилттайгаар нийлъя гэж бодож ивэл чиний хийж чадах хамгийн ухаалаг алхамчин юу вэ гэвэл өнгөрсөнд ингээд нэг авч исэн шархаа одоо нэг тэр эксээс авч исэн шархаа байгаа байхгүй. Тавьж явал чадсан уу гэдгийг өөрөөсөө асуух хэрэгтэй хаа. Тэ? Тэгэл нэг тэр үед нэр тэр намаа ингээд гээд стил нэг тархин дотор чи ингээд тэг юм хатан ингээд нэг өшөө аавна гэсэн ч юм уу тиймэрхүү ингээд бодолтойгоор ингээд нэг байж байгаа бол заяа. Стил ингээд нэг нөгөөнөөсөө шархалцсан ингээд байгаа бол чи яах гэж ингэж нэг энэ харилцааг эхлүүлэх хэрэгтэй байж. Тийм үстэй. Гол нь чи өөрөө тэр хүнийг уучлсан уу? Угаасаа өнгөрсөн хүн болгон тэнийг байсан. Чи сайжирд юм аа гэд. Тэгээ нөгөө ч бас чаваг уучлсан. Окей. Хоёр талдаа ингээд нэг өнгөрсний ер нь дахиад сөхөөч яхаа угаасаа нэг л ингээд нэг бит хоёр юу ч чадахгүй. Тиймээс шинэ амьдралыг бүтээ тиймэрхүү ингээд нэг энерги ингээд төвшин ингээд байж чадаа тэрийгэ мэдрээд ингээд алхам хийж чадна гэвэл яагаад болохгүй гэж хөрхөн төзрөд гарч ирсэн байна. Тэмэлэн. Тэгээ гол нь нэг алдаан дээр 2 унна гэдэг чинь хэцүү шүү дээ. Тэгээд секунд бол нэг зүйлийг хамгийн сайн шалгах хэрэгтэй. Бит хоёулаа шинжлэгдээд хөгжөөд ингээд нэг ухаарад дараагийн шатанд орсон байна гэдгийг мэдэрч сурах хэрэгтэй байхгүй. Яаж мэдэрч сурах юм гэж юу? Наач бол чиний л асуудал баг та. Зя. Хоба 13 минут 30 секунд. Зя тэгэхээр одоо currently үерхэж байгаа арслангуудын хэсэг орж яа. Хэрвээ ингээд нэг та хоёрын хосын амьдрал чинь за ямар ч ингээд нэг асуудал хөнгө байж ивэл энэ бол чам зориулагдсан онцлог биш шүү. За. Тиймээс 22 түмтад маргааш амжилт хүсье. За, асуудал байгаа бол яад харжлахгүй гэж. Хэрвээ чи надтай видео call хийж хувийн урьдлага авъя гэж бодож ивэл миний description дээр байгаа вебсайтаар ороод цагаа аваарай за. За, юу болж байгааг харъя. Damn dog. Yeah, start. Damn. Бүрөө тэгснэ тог тасарч эдэр what the fuck. Ийм бүр яалтчгүй. За яж гараа. Уншиж дуусгана нэ.
Yeah, everything is fucked up. Яг гоё юм болж байгаад таслаа байсан. Аха. I'm just doing terror shit. Sheesh манига. Хоёул ингээ бурхан унтал гэж хэлээ юм л та. Харин тэгж чи те. Яаж яхад бүр амар хүнд хүзэрнүүдтэй хүнд ингээд нэг кейсүүд ингээд гарч ирж ийсэн. Тэгэл за Та ямар хурдынхыг үзчихсэн юм? арслан үзчихсэн. Ээж дээр юу гэж юм? Ээж чи асуул шээ. Арслан орж чи бүх хүмүүс шиг хэлсэн. Үгүй яг ингээд би нөгөө нэг хэсгээр нь хувааж байгаа байхгүй юу? Тийм. Одоо та хэнийг үзсэн бэ хөө? За ээж. Би лаа байхгүй те. За Лаа болоод тэр. лаа. Байна. 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 За Би тэгвэл тэр өрнөс юу аа тэр. гал болоод тэр. Би ихтэй энийг ихтүүтэй хийж байгаа шүү дээ. Би бас бичлэг хийж байгаа шүү дээ. Бацаана. За. Бай. Оны шилдэг wild онцлог болох нэ. Тавганд хасарч оцроо яах гээд байгаа юм те. Зя. Юу. Тавар өдөр. 3 ээлт. 8 аяга. Энэ юу гэсэн үг юм? Жижи. Хэрвээ та хоёрын харилцаа за би ер нь ингэж асуудیں۔ Ялангуяа урт хугацаанд ингээд нэг хамтдаа ингээд байсан хүмүүс заяа. Тэгээд эдгээр хүмүүс асуудалтай ингээд байгаад миний надаар ингээд таарад ингээд үзүүлж яхад миний хамгийн их асуудаг асуулт нь ихнийх. Та хоёр хэр удаа ирсэн бэ? За 10 жил гэдэг нэг ач за example болгоод 10 жилдээ хэдэн удаа салсан, хэдэн удаа нийлсэн бэ? Салах хугацаа нь хэдэн сар байсан бэ? Нийлэх хугацаа нь хэдэн сар байсан бэ? Ямар хуу давтамжууд байсан бэ гэдгийг би байнга асуудаг. Жишээлбэл 3 сар хоорондоо ингээд нөө харьцаагүй байж байгаа 6 сар ингээд нөгөө нэг үргэж чаа гэдэг ч юм уу те. 3 сар, 6 сар, 3 сар, 6 сар. Яг энэ нь болохоор хүнд ингээд дасал болчтой байхгүй юу? Яаж байвал ч те анх ингээд нөгөө нэг хосоод ингээд нөгөө нэг салж яхад хамгийн хүнд тусдаг. Анх хамгийн анх удаагийн үйл ойлголцлоод хамгийн анх удаагийн хэрүүлүүд хамгийн анх удаагийн чи яасан би яасан. Угаасаа ингээд нөгөө хүний амьдралд угаасаа төвхтэй асуудлууд гарна. Хүний амьдралд угаасаа ингээд нөгөө нэг үйл ойлголцлууд ингээд гарна. Even though хамгийн сайн ингээд нөгөө нэг relationship coach байна уу, psychologist байна уу, эсвэл бүр psychiatrist-ийн амьдрал хүртэл угаасаа асуудал гарч ирдэг. Бидний энийг ойлгох хэрэгтэй, окей? Гэхдээ бидний бас заавал нэг барьж авах ёстой юм нь тэр нэг давтагдаад байдаг тэр давтамжууд. Хэрэг та хоёр штэйтэй ингээд яг нэг юм ажилтай юм шиг за одоо нэг хэрэлдээд нэг салах цаг болж байна. Тэгээ буцаж нийлэхдээ ямар ч ингээд прогресс ингээд гарч ирээгүй амьдрал хоо ингээд нөгөө сайжруулах гэдэг тал ингээд нөгөө гарч ирээгүй ингээд байвал штэ тэг юу нэрс яадаг байггүй л та хоёр зөндөө боломж өгöd байсан тий. Одоо жишээлбэл энэ өдөр ингээд харж байгаачлан цанхнаас 2 хүн унж агаад wild гэдлэр тий. Гэл. Ер нь юунерс ингээд нөгөө бидэрт үргэж тохио гэдэг байхгүй юу? Хүүшээ та хоёрын ингээд нөгөө харилцаанд чи асуудал гарч ирэх гэдэг юм шүү. Салхилна. Та хоёр цамхаг дотор сууж ирсэн. Үгүй та хоёр наа асуудал шийдэхгүй юм уу? Наа. Үл нь харах бол. Хүү энэ чи асуудал гот штэ. Бороо орно. Та хоёр цамхагтаа наа. Өөрөөс ингээд бодож үзсэн аа. Та хоёр өдөөд байна уу те? Тас сэтэл ингээд аян гарч ирдэг байхгүй юу? Би бас ингэж амьдралдаа амар юугаа алдчихсан тий. Миний commitment үргэлжлэлээр үргэлж ингээд одоо ингээд бодонгот яалтчих хүн ингээд цаатхан чи ингээд зүв байсан байгаа байхгүй. Ер нь ямар нэгэн асуудлыг шийдүүлэх шийдсэн шиг шийдэх хэрэгтэй тий. Би болохоор ингээд нөгөө нэг яг тухайн үед ингээд хамт ингээд амьдэрдэг байхдаа цаа чи ингээд надад байг хэлээд байсан байна. Би болохоор ингээд нэг тооч гэж тагтнаа байдлаад шүү дээ. Тэгэл дараа нь ингээд нэг ухаарч авч oh motherfucker. Яг тий.
Тэгэхээр бидний хамгийн том алдаан зав хэрвээ та хоёрын ингээд нэг хосын амьдрал чинь одоо жишээлбэл А гэдэг хүн нь болохоор энэ одоо надаас ингээ хаалтах вэ ингээ байж лээ гэж байн боддог бол заа. Б гэдэг хүн нь болохоор штэ те чи хизээ ингээд нэг өөрчлөгдөх юм бэ гэж байн хүлээдэг бол наач бол та хоёрын ингээд нэг хамгийн том сигнал байсан байгаа даа байхгүй юу. Яа. Одохгүй ингээд бүр нэлийн том ингээд нэг жижиг болох нь энэ бол амар том ингээ анхаарал гарч иж байгаа байхгүй юу. Тэгээд тавын ингээд нэг зоос ингээ гарч ирээд хоёрын зоостой хамт хисийн аяг доошоогоор гарч ирж байгаа байхгүй юу. Энэ та хоёрын яг яагаад ийм их асуудал ингээ байн гарч ирдэг вэ гэвэл хамгийн ихнийх нь codependency-гээс болсон байна. Буюу эмоцоор ингээ нэгэнтэй ингээ нэг юм харилцаа хамааралтай хүмүүс гэж байдаг да сонсч ирсэн үү? Нэг сальяа салж чаддаг. Тиймэрхүү асуудал байсан байна байхгүй юу. Emotionally ингээ нэг харилцаа хамааралтай хүмүүс ямар хөө яа дээ. Чамаг яаж ингээд нэг өвтгчээсэн чамаг яаж ингээд нэг солиотой амьдруулж исэн байж тээ чи тэр хөнгөөр л амьдрч чадахгүй гэж боддог чи өөрөө emotionally codependency байхгүй юу. Энэ хүмүүсийн бас хэд хэд осолтой зам байдгийг. За үнэхээр бүр асуудал ингээд жижиг боллоо гэж бодоод аль хэзээ дараагийнхаас олцсон байдаг байхгүй юу. Тэгээ ерөөсөө асуудлын гаргалаа гэдэг зүйлийг ойлгоогүй л явчихдаг. Гэхдээ энэ дээр бол хэний ч буруу биш хүн болгон л анхудаага амьдарч байгаа хүн болгон л анхны экспириенсээ үзэж байгаа гэдэг өөр ойлгочих. За. Яа, эндээс л хэцүү нэрвэ шүү. За тэр яах вэ? Одоо чиний ингээ нөгөө хүний чинь талаар ингээ ер нь бодож байгаа болж байгаа. За нөгөө чамаа харж аваа байлаа шүү. Энэ бол зүгээр энержи чек гэх. Бүх гэрэл мэл тог мог тасарч басраа тий бас. Гоё л наач тий. Эмпресташ. Oh my fucking god. Энэ ихтэй fucking амар chaotic terror case болж байна. Яг нэг тийм кино минь дээр тоглоод байгаа ч юм шигтэй скриптийн урдаар бэлтцсэн байсан ч юм шигтэй. Тэ. За. Тэргүүний аяар доошоо. Empress үзэр доошоо. Page ил доошоо байхгүй юу? Ялангуяа биш үү те хүүхдтэй ингээд нэг холбоотой асуудал. Empress үзэр чи өөрөө жирэнсэн эмхтэй бэлэгддэг. Ялангуяа хүүхдтэй холбоотой асуудлаас ингээд болоод өөгчш булчирхаач ингээд нэг байж байгаа хэсэгт ингээд нэг хэлж байгаа шаа. Тэр тохиолдолд ингээд нэг дийл хийж байгаа ингээд нэг хүмүүст хэлэхэд шүү дээ те 7 гэлдэг харж байна. Хайр фантазертанд. Энэ магадгүй нөгөө хүн ч байж магадгүй эсвэл чи өөрөө байж магадгүй шүү заа. Хотлаанаага яваад байгаа байхгүй. Ер нь бол ингээд нэг салхаа бэлдээл яваад байна гэсэн үг л дээ basically. Энэ салхаа бэлдээ яваад байгаа чи юу? Эсвэл нөгөө хүн чинь нөгөөдийг тархичин шийдэх бах та тий. Би ямар ч нэг нөхцөл хэлийг сайн мэдгүй ш. Тэгээ нөгөө нэг салхаа бэлдээд тий ингээд нэг ингээд эвтэйхэн шиг ингээд нэг юмнуудаа ингээд бэлтгэл ажиллаа ингээд хийдэг дээ. Яг чамаас нэг эвтэйхэн шиг л ингээд холдчихвол ингээд болоо даа гэдэг чинь яг тиймэрхүү байдалтай байж тань л да. Тэгээд энээсээ болоод таад ингээд анзаарч үзсэн бол бүх юмнууд ч жоохон өөр болж эхэлсэн байгаа даа үстэй. Хэрвээ энийг анзаарсан хүмүүс байвал яа та хоёрын тэр галт цог ингээ унтарсан. Тэгээ бараг л одоо нэг юм хамтран ажиллагч шиг болцсон байгаа. Co-worker шиг. Яа энэ энийг хийх хэрэгтэй, би энийг хийх хэрэгтэй. Тэгээд ингээ ажиллаад энэ даа ил. Энэ тохиолдолд хэрвээ би таадын оронд байсан бол хэрвээ үнэхээр харилцаа ингээ нэг сэргээ яа үнэхээр ингээ урагшлуулт яа гэж ингээ нэг бодож байгаа ингээ бүлгийнхэн ингээ байгаа бол за энэ тохиол би л авдаг таадаа гоё psychologist эдэртэй уулзах ингээ нэг зөвлөх байх эсвэл ингээл айгуу сайн
одоо нэг юм хамтын амьдралаа нэг жоохон болгоё бүтээчээ гэдэг нэг гой нэг ярилцдаг дайрсаа нэг арай өөрөөр хөдөлж эхэлдэг те хүн чаа. Тэ яасан ийсэн ингээд нэг жоохон итгэвтэйгээр. Тэгэл би зүгээр энэ тохиол хэрэг таадын оронд байсан бол өөрийнх нь вибрашныг дэвшлүүлэх байсан баха. Энийг юу гэж ойлгож болох вэ гэвэл би emotional handle хийж байгаа байдал тэ би уура handle хийж байгаа байдал би гутрал би гомдол идрээ зохицуулж байгаа байдалтайгаа би илүү уян хатнаар өөртөө ажил сурах байсан баг. Илүү доктортойгоор илүү уян хатан өөрийгөө хөгжүүлээд өөрийнхөө ухааныг ингээд нэг хөгжүүлээд амьдрал хоо дээрээ жоохон ингээд нэг би өөрийнх нь зүгээс л хийж чадах зүйлээ л хийхгүй юу. Хизээч чи хажууд байгаа хүнээ өөрчилж чадахгүй. Гэхдээ чи хажууд байгаа хүндээс үлгэр дуурайл үзүүлж бас чадна. Нөгөө хүн ч үнэхээр ингээд нэг азар ингээд нэг чамтаа байхыг хүсээд ингээд бас хамтдаа хөгжөө гэж бодож ивэл давхар ингээд хөгжчихдөг байхгүй юу. Тэгэх байсан байхаа. Тэгээд энэ дээр надад байгаа үзрүүдээр болохоор ямар ч гол нэг шин хөдөлгөөн, шин дэвшил, шин өөрчлөлтүүд ерөөсөө ингээд байхгүй гацаанд л орсон хөдрөл байна л. Тэгээ ингээд нэг бэлдээл яваад байгаа байхгүй ингээд нэг салхаа. That's unexpected. За тэр зөвлөгөө авч өгье за. Yep. Яг мэдээдсэн. За. Яг 2 хуваагдсан за. Хэрэг үнэхээр ингээд нэг салах гэдэг ингээд нэг шийдвэр дээр зогсож байгаа ингээд арслангийн ордныхан байх юм бол judgment justice хоёр зэрэг гарч ирсэн байгаа байхгүй. Нөхцөл байдал ингээд нэг амар айтайхан хонь бүтэн чон цадгалан шийдэгдэх нэ. Юу гэсэн үг вэ? Явхтай тэгээл эрүүл уралдаа ч гэсэн гэхдээ ядчил юмнууд нэг тэнцүү нэг шудрах салдаг та. Тэ тэгэж шийдэгдэх юм даа. Тэгэхээр хэрэг үнэхээр салах шийдвэр дээр ингээд за хэрэг бүр үнэхээр justice үзэр чинь шүүх хурлыг бэлэгдэх байхгүй. Judgment болохоор ингээд жоохон сүнсний сэргэл тал дээр ингээд нэг шийдлийг бэлэгддэг. Хэрэг үнэхээр ингээд нэг шүүх хурлаар ингээд нэг хөрөнгө ингээд таслах чи яасан би яасан гэдэг нөхцөл байдал дээр ингээд байгаа ингээд арчлангийнхэнд бол наачаал нэг салт ч юм бол яг хон бүтэн чон цадгалан боргүй юу айгүй айтайхан салт болох нь. Зэрэгээрээ зүгээр шүүх хурл эдрэгүүгээр зүгээр яг ингээд нэг emotional орооч гэсэн ингээд амьдралынхаа шинэ хүнтэйгээ ер нь амьдрья. Эндээс гарья гэж бодож байгаа арчлангийн ордныхан байх юм бол наа чин ч гэсэн бас амар гоё талаараа ингээд нэг шийдэх нэ айл нь л зүгээр зүг. За маш цөөхөн бүдэг хэрэг үлдэж байгаа арслан байх юм бол за энэ ингээд нэг харилцаан дээр 5-9 зоостой хамт байгаа байхгүй юу гэж ойлгож болох вэ гэвэл зөвлөгөө нь болохоор юм хизээч битгий ямар нэгэн emotional ороо гутарцсан гунтсан савлцсан гэ үедээ байж тэ наатаха сэтрэх гээд улам бүр ингээд өөрийгөө доошлуулаарай гэсэн үг байхгүй юу. Эцсийн эцэд ингээд нэг амбиш заяа байна. Нэгт хоёрт болохоор эцсийн эцэд бас ингээд нэг чамайг чи өөрөө л кэрлж чадна гэсэн юм өөрхөн кэрлэхгүй шүү дээ. Тиймээс ингээд ядаж ингээд өөрийнхөө ингээд гоо зүү өөрийнхөө ингээд гоё нэг юм дуртай амьдаа жоохон цагаа зарцуулаад ядаж наад нэг depression идрээс ингээд нэг гарах талаар ингээд нэг хөдөлгөөнөө хийхгүй бол этогийн болох гэдэг. Тэгээд угаасаа ингээд өөрчлөлт гэдэг зүйл яг үүндээ гинтийн хурдан тохиолдолд гарч ирэхгүй. Чамд нэлээд удаан прогресс, нэлээд удаан хөдөлгөөн хэрэгтэй байна гэдэг нэгт ойлгох хэрэгтэй байна. Тэгээд 10-ын аяга тэгээд тэргүүн ингээд нэг сав хоёр гарч ирж байгаа байхгүй юу. Юу гэж ингээд ойлгож байгаа вэ гэвэл ямар нэгэн харилцааг амжилттайгаар ингээд нэг өндөрлүүлэх амжилттайгаар явуулахын тулд штэ тэ биднэрт үргэлж акшн хэрэгтэй байдаг. Би ярихыг бол хин л хийж чаддээ штэ эцэст. Эсрэгээр үнэхээр хөдөлгөөн хийгээд
өөрчлөлт, шинжилт гэдэг зүйлүүдийг энэ харилцаан дээр ингээд нөгөө нэмж оруулахгүй бол энэ харилцаач нэлээд л хэцүү л энэ хэрэгтэй л харагдчихжээ л. Угаасаа сая тогмогын тасраад байсан. Оцсон онж байна. Юу болоод авэ те. За тийм байна да. Тэгээд энэ бол зүгээр sweet ингээд нөгөө energy check-ийн эндээс таад ингээд ямар мэдээлэл аваад яаны минь та хэд хэрэгжүүлээний асуудал. Тэгээд яа хартаас нь баярлаа. Бай.